За тэгэхээр ямар ч хөдөө аж ахуйн корпорац дээр байгаа бүх дэд бүтцтэй 7,000 тонн шатхууны савыг хувьшлахгүй мэн гэж ойлголоо зөө үдээ цэнгэл дараа. Тэгэхгүй бол лок нь юу гэж харагдана нэг төр энэтэй агуулгах сав байхгүй гэж гонгноод байдаг. Нөгөө талдаа өөртөө байгаа савыг хувьшлах чагсаалтанд оруулаад ирсэн ба шүү дээ компанид одоогийн байдлаар. Тэр энийгээ салгаж авах юм байна. За нэгдүгээрт хоёрдугаарт одоо энэ одоо хүний эрхэлж байгаа албан тушаалыг янз бүрээр ярих нь ч бас хэцүү юм л та. Гэхдээ нэг төрөөмж компани захирлаас буугаад сайд болдог. Сайдаас буугаад төрөөмж компани захирал болдог. Энэ гажиг тогтолцоог одоо хизээ болох юм бэ? Монгол Ардын намынхаа эрх хүрэгч нараа. Ажлын авахтаа сайдын амлалч тийм үү эсвэл ажлын авахтаа төрөөмж компани сайдын компани захирлын амлалч тийм үү? Нэгдүгээрт мэддэхгүй. За хоёрдугаарт энэ Дэлхийн банкнаас өгөөд байгаа зөвлөгөөг энэ гоё цаасан дээр бичсэн байлээ л дээ. Тэгвэл энэ дээр чинь хэд хэдэн зөвлөгөө нь огт дагалдаагүй байна. Шинэ үнэлгээг олуулсан байгаа болохоор илүү бодиттой их хууль эрх зүйн орчин болсонгүй болох гэсэн заалтууд нь нэгдүгээр алга. Энэ дээр бас хариулт авмаа дахиад тодруулмаар байна. Бямцог сайд хариулна. За их хурлын дарга дөрөв бас ирсэн алдагдaltaй ажиллаж байгаа компаниуд яагаад алдагдaltaй байна вэ гэдэг нөгөө шахаа байдаг, хулгай байдаг, өртөг зарлаа бууруулахгүй байдаг, хэтэрхийн нүсэрд анхаар бүтцтэй байдаг. Хувийн хвшлийнхэнтэй маш бага оронтойгоор маш бага бүтэц зохион байгуулалтаар илүү одоо үр ашигтай худалдаа авалт гэдэг ашигтай ажил болоод байхад адилхан төрөмж компани алдагдaltaй ажилладаг. Ийм алдагдaltaй ажиллаж байгаа компаниуд дээр л олон нийтийн оролцоо, хувийн хвшлийн оролцоог бий болгоё, эргээд олон нийтийн хяналтанд оруулъя. Ингэх юм бол илүү үр ашиг нэмэгдэнэ гэдэг зорилгоор одоо алдагдaltaй ажиллаж байгаа компаниуд дээр бас одоо худалдаа төрд одоо ашиггүй орлого оруулдаггүй бас хөрөнгө байх шаардлага үүнийг хувьд шилжүүлэлт илүү үр ашигтай болчих واخ гэдэг бодлого явж байгаа гэдэг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт нь шижир гишүүнүүд төр нээлттэй арилжаалах асуудал дээр юу үнэлгээ хийх дээр бол хөндлөгийн хяналт аудит орно. Хөндлөгийн аудит орно олон улсын болон дотоодын тийм хөндлөнгийн байгууллагаар төрийн өмчийн хөрөнгүүдээр үнэлгээ хийгдэнэ. Ингэж байж бодиттой үн цэн бий болгож За бодит байдал дээр бол нөгөө иргэдийн буюу нөгөө ритейл хөрөнгө оруулагч нар л нээлттэй болгохоор орж ирж байгаа. Яг мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар орж ирдэггүй багхгүй. Бид нар засаглал сайжруулах гэвэл мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх хэрэгтэй. Тийм биз? Төрийн өмчт компани бүтээн засаглал элдод байдлыг сайжруулах хууль хийж хахад мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарыг хэрхэн оруулж ир засаглал сайжруулах вэ гэж ярьсан. Тэгээд тэр хуульчийн их хурал дээр жил боллоо. Тэгээд одоо сайн зориг гишүүнээр ахлуулсан тэр нийтийн өмчийн хуулийн номин чимэг гишүүнээр ахлуулсан ингээ өөрийн туяа гишүүн энэ хоёр хуулийг нэгтгэж байгаа том ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Одоо энэ хуулиа гаргамаар байна. Тэгэхгүй бол наад чинь зүгээр нээлттэй болгоно гэхээр алдагдaltaй ажиллаж байгаа компаниуд дээр иргэд хувьцаа аваад яах юм? Алдагдал үйлдвэрлэж байгаа компани дээр хэн хувьцаа авах юм бэ гэдэг ийм асуулт байна шүү дээ.